тэгэхээр нэлийн хугацааны дараа буцаж ирлээ. Ирэх хэрэгтэй би. Байрнаасаа нүүх гээд маш жоохон стресстэй байсан байна. Одоо ашгүй хамаг юм нүүл гээд юу нь бол туслаа. Одоо нүүж байгаа болохоор дахиж энд байхгүй. Тийм болохоор би бичлэг хийгээд тавьсан ч яа тийм гэж бодсон болохоор Герман ямар байсан талаар бичлэг хийя. За та бүхэн энэ манай амьдарч байсан байрны үүдний хэсгийг харж байна. Үүдний хэсэгтээ би энд нэг сандал тавьсан. Энд дээрээ суугаад утлаа өмсдөг байлаа. Тэгээд ийшээ юм том шүүгээ. Тэр юмтай дор гутлын юмтай. Тэгээд дүртэл нь өлгсөн байлаа. Их шүүгээтэй байр. Нүүхтэл хэцүү байд юм байна. Одоо эсрэг талд нь ингээд агуулах болон угаалгын машинтай өрөө байна. Жигүүрөө. Тэгээд үүний дараагаар манай галтгоог харж байна. Энэ чинь юу вэ? Microwave oven 2 байна. Маш сайн ашигласан. Эдгээр зүгээр санууд. Окей. Шүүгэнүүд дэшэж ингээд хоосон болсон. Доош шүүгээ. Энд аяг угаарч байсан ч хизээч ашиглаж байсангүй. За тэгээд дахиад шүүгээ. Энд плетх маань байна. Дахиад шүүгэнүүд. Энд маань энэ цаснаас авах юм байна. Нүүж юм чинь. Өнөөдөр зэгцлэн. Өнөөдөр сүүлийн хэд юмнаас бас тийм sandwich, soup, banana, apple, smoothie, some origami. 9 сарын өдөрч үйлчилсэн бичиж ирсэн цаас байна. Гэтэ бичээгүй үлдээжээ. За энэ дотор хоёрын хөргөгч байсан байгаа. Ийм хөргөгч үжээ. Одоо ингээ бүгдийн тосолцсон доотлолт нь хөлтөвч байгаа. Ер нь энэ галтгоондоо би нэлийн дуртай байсан. Ийм хөрх харагдав. Энэ маань бид хоёрын хоолны ширээ. Энд дээр ийм гоё чимэглэлийн талтай байсан. Тал маань арчаад жоохон гоё болж өгдөггүй л байсан ч одоо цэвэрхэн болчих. За тэгээд эндээсээ гарч ирээд тэнд бол үүдний хаалга гэсэн үг. Одоо ингээд бид хоёрын living room байлаа. Зочны өрөө байсан байна. Анх ирэхэд энд нэг хевс байсныг бид хоёр орныхоо дор оруулсан. Тэгээд энэ бодонтойгоо тэр гэрлэндээ би их дуртай байсан. Тэгээд одоо бид хоёр Wi-Fi-ийн төхөөрөмж авч явна. Бусдаар бүх шүүгээгээ хосолсон. Гайхмаар их шүүгийг өстой дүүргэж чадчихээ жилийн дотор. Одоо бол сайхан хосоллоо. Ингээд цонхороо дотгошоо гарден руу гардаг. Тийм ээ. Анх ирэл энэ химэл цэцэг гэлтэгчсэн чинь яг химэлч гэсэн өнгө оруулах юм аа. Ямар хөөрхөн харагдаж байна. Эргэж хараад энэ бит хоёрын хувцсны шүүгээ байлаа. Хувцсны шүүгийг би юм эрвээх нааж чимгэлсэн. Нэг буцаагаад хуулаад авахсан чинь муухай болчих гээд харна. За. Хэрвээ байрны эзэн хүсгүй бол аваад явчихна. Гүүгэл ингээд үлдэх дээ гэж бодсон. За. Одоо эсрэг тал руу ингээд бит хоёр таалга байгаагүй. Ерөөсөө хаасан хаалга байхгүй зүгээр л ийм араа маань байсан. Тэгээд ийшээ яваад бидний 0 гэс хуултур маань энийг бит хоёр тийм үгс авсан 0-ын цас юу тавьдаг. Тэгээд энэ байн маань ийм том байсан. Айтайхан байсан шүү. Тэгээд шүү маань
энэ дотор болохоор бойлер байдаг. Тэгээд иш болохоор юу гэдэг вэ? Шүүгээ. Ингэж харагддаг байсан. Энэ талын дахиад зураг авахгүй нэ. Болсон. Allah. Ингээд гарцгаая. 0 өнгөрөөд ийшээ. Дахин нэг шүүгээ. Тэгээд гадагшаа харсан цонх. Тэгээд ормон дэжээ. Анх энэ өнгөнд нь их дургүйсэн чинь манай хөшиг хэдий зузаан ч гэсэн юм цагаан өнгөтэй болохоор нар халахалдаггүй. Тэгээд ер нь нөгөө харахгүй нарны гэлэг байхаар ингээд найр хүрдэг. Унтах мэдрэмж төрүүлдэг мөрүүлдэг гэдэг үүднээс юм хар өнгөтэйгэр хийсэн. Хар юу өнгөтэйгэр хийсэн юм байна гэж зөвлөлт ойлгосон. За ийм байна. Одоо эндээс ийм барыг бид хоёр жилийн гэрээтэйгээр хэдэн оноос хэдэн он ч юм бэ? 24 оны 1 сараас 25 оны 1 сарын сүүл хүртэл 620 евроор Будапештэд түрээсэлсэн. Энэ яг үнэтэй л байсан. Гэтэ хоёлаа болохоор гэж бодоод донд нь би 5 сар баг ганцаар амьдраад 5 сар ганцаар амьдрахад энэ бол үнэтэй байлаа. За баяртай танилцсан. За гэрээ хүлээлгэж өгөхөд бэлэн. За бэлэн шүү. Хүлээж авах хүн байдаг бай. Амар ажиллаа хаяал хүрээд ирсэн чи зүгээр. 4 цагаас ажил таарна ихт ураагс гэснээ өөрөө хоцроо 4-өөс ирнэ гişнаа чи. Хөлөөрөө хинээд бэлдээж байгаа. Бүгдийг шалгасан. Ишээч бас бүгдийг шалгасан. Амьдэрч байсан үеэс нэг л ялгаа. Бүгд хоосон. Бүгд хоосон. Энэ дэлгүүрнүүд шүү дээ. Энэ дэлгүүрнүүд энэ зүйл.